ертөнцийн эзний уур хэлэн Бүхнийг захирагч их эзэн минь үеийн үед та биднийхээ хорогдон нуугдах газар болсон мөлий. Уул нуруудыг бий болохоос ч өмнө өршлөө ертөнцийг бүтээхээс ч өмнө та үеийн үед оршин байсан ертөнцийн эзэн мөн болоо. Хүмүүн төрлөختний та эргүүлээд шороо болгохдоо хүний үрсад та нар буцаад явсгай хэмээн тушаадаг билээ. Мянган жил өнгөрөн одоовч таны хувьд тэр нь өчигдөртэй л адил ажээ. Мянган жил гэдэг нь таны хувьд шөнийн харуулын нэг л ээлжтэй адил ажээ. Хүмүүн төрлөختнийг та харангуйтаа л арчаад өнгөрөх мэт болж тэдгээр нь таны хувьд зүү зэрэглээ мэт зуурдын ажээ. Үүндээ тэдгээр нь өглөөгөр дөнгөж соёолсон өвс ногоо мэт хэврэг аж. Өвс ногоо өглөө эртлэн дэлгэрээд нахаал нь соёолох боловч өчийн бүрийгээр өнгө үзэмжинд гундаад хагдран ундаг билээ. Одоо бид таныхаа хилэнгийн галд цөлмүүлэн хуухлуулад уур хилэнд тань нэрвтээд ядарч туйлдсан аж. Үйлдэж хийсэн гин маань таны өмнө илт билээ. Далдуур хийсэн гин маань таны өмнө илэрхий билээ. Учир нь гэвэл амьдрал маань таны уур хилэнгийн доор өнгөрөн одох хагаад хүний амьдрал гэдэг нь ганцхан удаа санаа алдах мэт хахар богинохон хугацаа ажээ. Хүний амьдрал нь үнэндээ 70 жил л үргэлжлэх агаад хүч тэнхээ сайтай бол 80 л хүрэх ажгүй. Гэтэл тэр нь ч бас бэрхшээл зовлонгийн дунд эргэлтэн үргэлжлэх агаад удаж төдөлгүй тэр нь дуусаад өөрсдөө бид халин одцгоно. Уур хилэнгийн тань хүч чадлыг тэгвэл хэн төсөөлж чадах вэ? Уур хилэн тань тийхүү хэр зэрэг аимшигтай болохыг хэн хэлж чадах вэ? Тиймээс амь нас маань хэр зэрэг богинохон болохыг бидэнд та ойлгуулаач. Тэгвэл бид чинь цэцэн мэрэгэн болж мэднэ. Мөнхийн эзэн минь эргэж бидэн рүүгээ хандаач хэр удаан бидэнд хилэгнэн уурлах юм бэ? Үнэнч цаарч биднийг өрөвдөн хайрлаач та. Өглөө бүр та хувиршгүй үнэнч хайраа бидэнд харуулад сэтгэл санааг минь хангалуун болгож өгөөч. Тийхүү бид баяр хөөртэй насан туршдаа аз жаргалтай байх болно. Зовлон гонигт нэрвэгцэн олон жилүүдийн маань тоогоор ёрын муу юм үдсэн цаг хугацааны маань тоогоор бидэндээ та баяр хөөр авчиж өгөөч. Үнэнч зарц бидэндээ үйл хэрэгээ үзүүлэн үр садд нь ялгуулсан их хүч чадлаа харуулаач та. Бүхнийг захирагч их эзэн ертөнцийн эзэн маань бидэнд нааштай сайхан хандаж үйл хэргийг маань бүтэмжтэй болгох болтугай. Тийм ээ, үйл хэргийг маань тэр бүтэмжтэй болгох болтугай. Авран хамгаалагч ертөнцийн эзэн бүхнээс хүчтэй түүний нөмөрт хорогдсон бүхэн хязгааргүй хүчит түүний сүдэрт орсон бүхэн хорогдон нугдах газар минь цайз бэхлэлт минь та билээ. Итгэл найдвараа зориулсан ертөнцийн эзэн минь та билээ гэсэн үгийг мөнхийн эзэнд хэлэх болно. Учир нь тэр чамайг ангуучны урхнаас хайцаална. Үхлийн өвчнөөс хамгаална. Тэр чамайг үд сөдөрөө далдлан гучхад даль жигүүрийн доор чи хорогдон нугдана. Найдвартай үнэнч чанар нь найдаж явах хаалт бамбаачин болно. Шөнийн цагт аюул нөмөрхөөс чи айхгүй. Өдрийн цагт суманд өртөхөөс чи айхгүй. Хариу бүрийгээр гитэж ирэх гай зовлон, гэгэн өдрөөр тулгаран ирэх гамшиг сүрэл энэ бүхнээс чи айх хэрэггүй. Мянган хүн хажууд чин эрсдэвч, түмэн хүн дэргэд чин унавч, чиний ойр хизээч гай зовлон ирэхгүй. Харин хорон муу хүмүүс ертөнцийн эзнээс ямар шийтгэл авахыг нь чи нүдэрээ харах болно. ертөнцийн эзнийг чи хорогдох газраа болгон, бүхнээс хүчтэй түүнийг амьдрах газраа болгосон учраас ёрын муу юмыг чи хизээч үзэхгүй. Орон герт чинь хизээч гай гамшиг нүрлэхгүй. Учир нь гэвэл тэрээр хаашаач явсан чамайг харж хандаж байгааг ер бусын элч нартаа даатган тушаасан болоо. Тинхүү тэд чамайг гар дээрээ өргөн авч явахдаа хөлийг чинь хүртэл чулуунд бүдрэхгүй. Догшин арслан авраг могоо хүртэлчи бяц гიშгэх болно. Залуу арслан хорт могоо хүртэлчи няц дарах болно. Мөнхийн эзэн тийм хүний тухай хэлэхдээ халуун хайраасаа болоод тэр хүн надаас зууран авсан учраас аюул ослоос түүнийг би авран хайцаалах болно. Миний нэрийг тэр хүн мэддэг болсон учраас түүнийг би харж хамгаалах болно. Намайг дуудахад нь би түүнд хариу өгнө. Бэрхшээл зовлонд ороход нь би түүнтэй хамт байна. Түүнийг би аюул ослоос авран чөлөөлж, алдар хүндтэй хүн болгоно. Түүнд би урт удаан нас өгөөд сэтгэл санааг нь хангалуун болгоо зогсохгүй. Авралаа бас үзүүлнэ гэжээ.